Бүгдэнд энэ өдрийн мэндээ. Бүгдэнд энэ өдрийн мэнд. Өртөө подкастын шинэхэн дугаар эхэлж байна. Өдрийн хаан подкаст Моро студиогоос та бүхэндээ хүрч байна. За. Зочноор. Царан. Архитектор цоо байна. За юу вэ танаар? Намтай байна дөө. Ажлаа хийгээл. Өнөөдөр цаваа ах битэрийг анх удаа танилцж байгаа. Тийм болохоор яг хүмүүстэйгээ нийлж байгаад бүгдээрээ хамт танилцах нэ. Баярлалаа. За өөрийгөө танилцуулж уу. За намайг цаваа гэдэг архитектор мэргэжилтэй бакалавра Туркэд сурч төгссөн. Италийн Милан хотод магистр сураад төгсөөд одоо Монголдо ирж ажиллаад нэг 7-8 жил болсон доо. Тийм мэргэжлэрээ тасралтгүй 7-8 жил ажилласан гэсэн үг юм тий. Хэд хэдэн компанид бол ажилласан. Та Италид хэдээс хэдэн онд сурч ирсэн? Италид 2015-аас 17 онд яг нэг бакалавра төгсөөд тэгээд магистраар хөгжлүүлээд сурцсан. Турк тэгэхээр хоёлаас нэг л газраас яасан бэ? Тийм ээ. Чи ч нөгөө Кожа адлыг. Тийм, би Измитд сурч ирсэн. Та тэнд нөгөө яг 5 жилдээ сурсан уу эсвэл жоохон удсан уу? 5 жил болсон. Одоо Туркд ч сурахад нөгөө нэг жил нь бол хэлний бэлтгэл. Нэг жил хийдэг. Тэгээд 4 жил бол яг бакалавра сураад. Стамбулын аль сургууль? Стамбулын техник их сургууль. Одоо бид нэр Итүү гэж ярьдаг да. Стамбулын яг нэг төвд нэдэг. Архитектураараа яг архитектурын департамент сурч төгссөн байна. Та юу яагаад архитектор болсон бэ? Сонгосон бэ? Хүмүүс ингэ түүх амир өөр юм бэлээ. За би ч нэг дунд сургуульд байхдаа одоо дунд сургуулиасаа л ер нь мэдгэсэн юм да нэг зургийн хичээлдээ айгүй сонирхолтой байсан. Одоо манай дунд сургуулийн найзууд маань үзчихвэл мэдж байгаа баг. Зураг зурна гэхээр нэг цоо гэдгийгсэн. За тэгээд ер нь 10 гэхдээ бас нэг 10 жилийн төгсөлөө бол нэг эмч болно гэд явж исэн. Хаалгааны эмч болно гэл. Тэр үед ч бас нөгөө залуу хүмүүс чинь нэг кино минь үзчихэд амар манипуляцтай ордог. Гоё эмчтэй кино үзчихэл за би эмч болно гэл. Бас нэг тагнуулчтай кино үзчихэл тагнуулч болно гэл. Кинонд дээр чинь гэхдээ хамаагүй гоё харуулж байгаа шүү дээ. Нэг зангаатай гоё ах яваал. Тэгээд амар царайлаг залуу яваал тэгснэ айгу мундаг тагнуулын үйл ажиллагаа хийгээл юм бол за би юу тагнуулч болмоор нэг. Тэгэл яг амьдрал дээр бол тэр бодитод л шал ондоо гэдэг юм л. Тэгээд юудсан 10 жилийн төгсөлөө бол хаалганы эмч болно гэдэл айгу гоё өөргөө эмчээр төсөөлцөн явж байгаад. Тэгээд Туркэд очиод мэргэжлээ. За ямар мэргэжлэр одоо яг шийдвэр гаргах мөч нь ирчээд байгаа юм байна. Тэгээд яг аль мэргэжлийг сонгох одоо өөр зам байхгүй хугацаа алдчих болохгүй. Тэгээд шууд сонголтын дээр тулж ирэнгүүтлээ. Одоо за нэг архитектор гэдэг мэргэжил байт юм. Би өөрөө бас зурах дуртай. Тэнгуутлаа эрэгтэй хүнд ер нь инженерийн мэргэжил бас зүгээр инженерч болд юм уу гэснэ. За инженер одоо дизайн зураг хоёр хослуулсан ямар мэргэжил вэ гэдэг харангуутлаа архитектурын мэргэжил гарч ирж ирсэн. Тэгээд яг за энэ юу надад тохирох юм байна. Өөрийн бас нэг давуу тал гэж байдэн штэ. За би зураг хавьяастай бол зургийн хичээл хийдэг тийм мэргэжилтэй болчихвол ер нь надад амьдрал хөнгөрөө явчих юм биш үү гэсэн бодол төрж исэн. Тэгээд ер нь тэрний ч дагуу байсан л да. Одоо ажлаа хингуутлын зураг зураад тэр нь болохоор миний бас нэг хоббитой ингээд давхцаад байгаа болохоор одоо ажлын цагууд илүү хурдан өнгөрдөг ч юм уу тийм. Бас тийм байт юм билээ шүү. Тэр одоо нэг подкаст сонсож байгаа бас нэг мэргэжлээ сонгох гээд байж байгаа одоо 10 жилийн залуучууд маань байгаа шүү дээ. Тийм. Тэр хүмүүс одоо мэргэжлээ сонгохдоо ингээд эргэлзээд байвал одоо өөртөө чи юу хийвэл цаг чамд илүү хурдан гоё тэгсэн таашаалтай өнгөрчин те. Одоо юу гэдэг чинь хүмүүстэй ярилцахад
илүү гоё цаг өнгөрчихвэл чи psychologist болдгоо тийм сэтгэл зүйч болд юм уу? Одоо хүмүүсийг бас эдгэж ангаах илүү гоё байвал эмч болд юм уу тийм? Бас нэг 10 жилийн төгсгөөс өмнө хэд хэдэн туршилт хийгээд үзчихмээр юм шиг байна. Одоо ямар ч компани дээр очивол ахаа хичээ би танаа байгууллага дээр нэг 7 хоног ажиллаж болох уу? Би мэрэгчлээ сонгох гэдэг юм. Тэгэхээр надад одоо энэ мэрэгжил тохирох уугүй гэдэг би тэр 7 хоногийн дараа шийдэх юм. Миний амьдралыг шийдэх гэдэг асуудал болохоор та зөвшөөрч үзье гэх тэнгууд л ямар ч компани захирал ахагч нар бол зөвшөөрнө шүү дээ. Тэгээ миний дөө хүрээд иргэдэл. Одоо бол нэг буцаадаг тийм хүмүүс байхгүй байх юм. Тийм. Тэр өөрт байгаа өгтлүүдээ ихлэ сайн бодоод мэрэгчлээ сонгох. Надаас нэг юм оюутан хүүхдүүд амар тийм за ямар ч энүүгээр ихлээ сурчээ гэж цаг хугацаагаа амар алдаад идэв юм санагдаад байхгүй юу. Тэгтэл яг нөгөө их сургуультай орох хүртэл бас зөндөө цаг хугацаагаа тэр хүртлээ ингэж өөрийгөө сориод туршаад судлаад явж байвал ер нь бол аягүй их цаг хугацаа хэмндэг. Одоо нэг Америкт чинь нэг юу коллеж эдэр гэдэг байдаг. Тийм. Тэр чинь нэг тийм мэрэгжлийн бас нэг шингээгээд идэв шүү дээ. 10 жилдээ ирнэ нэг тийм мэрэгжил эзэмшээд мужаан бол мужааны ажлыг хийлгүүлээд үзээд тэрэн дээр хүн хүүхд ингээд туршилт хийгээд үзчихдэг юм шиг байна. Монгол болохоор тэр байхгүй. Тэгээд манай оюутнууд чинь 10 жилээ төгсчөөд одоо шалгалт өгөөд тэгээд оноогоо харж байгаа л баг хөв заяа хаашаа тийшээ гэдэг зарчмаар бол олон хүүхдүүд бол их алдчихж байгаа байх. Та тэгээд Туркэд сурж агаад Монголд ирээд хэсэг ажиллаж агаад буцаа явсан шүү дээ. Буцаад магистрлоогоо шууд явсан уу тий? Ер нь юу юм бэлээ? Ингээд шууд нэг юм руу ингээд өсрээд амар апдейт хийчихдэг юм лээ ер нь. Яг миний туршлага дээр шүү дээ. Одоо жоохон хичээгээл тэгээ шууд мундаг сургуульд орчдөг тийм байхгүй. Ерөөсөө багаар ингээд шатшатаар ахиж явсан. Одоо 10 жилдээ улсын сургуульд байжгаад хувийн сургуульд ороод тэр хувийн сургуулиасаа бас жоохон хичээж яагаад нэг олимпиадын хүүхдүүдийн дунд орчоод тэгэнгүүт л ахаа жоохон хичээж яагаад конкурстэй сайн авчаад ч юм уу. Эсвэл нэг жоохон хичээж яагаад гадаад явах одоо юу ячаад ирэх эзэмшижээд тэгээд гадаад явчаад бакалавра төгсчөө тэнгуул ахаа жоохон хичээгээд магистрт явчих жишээ нь тий. Бүх юм ингээд шат тараалаа амар алгуурхан л явсан л да. Миний туршлаган дээр. Яг тийм шууд ингээд одоо гоц ухаантай хүүхдүүд ч юм уу одоо ангид нэг цойлдог хүүхдүүд чинь шууд Харвард тэнцэж юм. Тийм юм бол байгаагүй. Жинхэнэ өстөө нэг шоргоолц шиг явж ижил. Яасан. Италид сурахад ер нь ямар байсан Турктэй харьцуулахаас гадна яг тэнд сураад Монголд ирэхэд ер нь хэр архитектурын ойлголт гэх юм уу архитектор хүний энэ мэргэжлийн хүний ойлголт нь хэр зөрүүтэй байсан. Та тэн дээр нь ажилласан уу үргэлжлүүлээ? За оффист бол нэг хэсэг хугацаанд ажилласан. Тэгээд ер нь нэг Итали архитектурын офис ямар байдгийг нэг мэдэрчээд ирсэн л дээ. Тэгээд яг манайхаас бол нэг амар хол зөрүү бол байхгүй. Яг л тэнд зүгээр л нэг хэдэн хүн суугаал компьютер тавьчаал бид нар шиг л ажиллаа сууж идэм бил. Тэгээд ер нь бол тийм томруулж бодох ерөөс хэрэггүй юм билий. Би айгүй гоё юм төсөөлвөл за Италийн архитектурын айгүй том төсөөлвөл янгууд л зүгээр л баг зарим нь бол манай Монгол офисудаас 7 дөр хүчилт бол байд юм билий. Тэгэхээр бол манайх бас нэг Итали метал гэхээр айгүй тийм супер дааж давшиггүй нэг тийм мундаг гэж төсөөлөх ойлголт бол үлдээгээд бол дэмий байх. Тэгээд Туркэд яг нь сургууль нь бол нэг 1800-аад онд байгуулагдсан бас олон жил болцсон л байт юм лээ тэ. Тэгэхэд бол манай одоо сургуулиуд бас байгуулагдаад хэдэн жил болж байгаа лээ тэ. Бас адилхан хөгжөөл явж байгаа. Тэгтээ бол сүүлийн үеийн манай юунууд залуучуудын чадвар гэвэл бол тутахааргүй гэж хэлмээр байна. Ямар ч одоо Итали архитектор юм уу
тэр хүмүүсээс бол зарим нь бол давж гарахаар хэмжээний мундаг залуучууд бол төрж байгаа гарч байгаа. Тийм. Асуултанд голыг алчгүй олж ирсэн. Юу асуулаа. Тэгээд сайхан хариуллаа. Одоо ингээд би бас ингээд бодхолоо Итали архитектур ингээл амар урлаглаг гэсэн ингээл юм болгоно нь урлаглаг л байдаг байх гэж төсөөлөд байгаа байхгүй юу? Итали ч н одоо ЮНЕСКОгийн дэлхийн нэг өв гэж яддаг шүү дээ. Тэрний 50% ганцхан Италид байт юм лээ. Тэгэхээр тийш архитектурын мэргэжлэр сурч байгаа хүмүүсийн оюутнуудын бол мөрөөдөл болсон газар хаашаач баг сургууль нь өөрөө тийм дэлхийн гоё өв байх жишээ нь одоо манай сургуулийн юу байсан бэхгүй. Урд талбайнуудаа ингээд Сүхбаатарын талбай гэдэг шиг нэрлэждэг. Манай сургуулийн өмнөх талбай нь болохоор одоо Пиазза Леонардо да Винчи гэдэг нэртэй байсан. Тэгэл нэрнээс нь жоохон айгуу гоё ингээд сүртээлээд юм билээ. Ер нь бол тэгээд нэг удаа хичээлээд харчаад халахад явжсэн чинь хүмүүс айгуу зураг дарвалал нэг машинаас нэг хүн бууж ирээл бүгд ингээд оюутнууд шамбаарлалтай юу болоод байгаа юм бол ингээд төхөд харсан чинь Рензо пиано явж идэв. Бас манай сургуулийг төгссөн юм билээ. Тэгээд ээж нэг лекц уншдаг. Миланы манай сургууль Миланы политехникийн их сургууль гэж явж байгаа. Италиар Politecnico di Milano гэдэг. Одоо ч QS ranking гэдэг байдаг шүү дээ. Сургууль. Ирэмбэрээ одоо энэ жил архитектураараа гэсэн чинь 7-т явжлээ дэлхийд. Тэгээ бас нэг жоохон бахархах юм төрсөн. Та тийшээ тэтгэлгээр сурч ирсэн үү? Италид анх бол тэтгэлэгтэй очоогүй. Тэгээд нэг Италид сурж байгаа хүмүүст бол ялангуяа Монгол хүмүүс очоод сурахад бас их боломжийн санагдсан. Ер нь цаашдаа сурахаар зэгж байгаа оюутан залуучууд байх юм бол ер нь бол Европын сургалтын төлбөр чинь одоо Америкийг харьцуулбал хамаагүй гайгүй шүү дээ. Ер нь тэгээд Borsa di Studio буюу нэг тийм сургалтын тэтгэлэг гэдэг нэртэй тийм тэтгэлэг байдаг. Тэрэнд нь бол манай ихэнх монгол залуучууд бол хамрагдаад дажгүй тэтгэлэг авчдаг. Миний сурч байгаа үед бол 5,000 еврогийн тэтгэлэг өгч ийсэн жилийн. Тэгэхээр тэрний 3,000 еврог нь сургалтын зардал болгоод судгаад авчиж ийсэн. 2,000 еврог нь болохоор дотор байрны төлбөр гэдээ авсан. Тэгээ 1,000 еврог нь бол кэшээр өгч ийсэн. Чимээ ер нь хөлөөлгүй л. Би юм асууж. Италид юм уу? Яг Европод дундаа айгу халуун цустай хүмүүс байт юм да. Ер нь нэг газар дундын тэнгисийг тойроод хүрээлж байгаа одоо Испани, Франц, Итали, Грек, Турк гэдэг өмнө зүгийн Европын улсууд байдаг шүү дээ. Тэд нар ер нь их халуун цустай, тэгтээ гоё хоолтой улсууд. Хоол нь гойсон багтаа. Би ч бас нэг монголчууд ер нь манай архитектурууд нэг тийм ер нь жоохон дотгошоо хүмүүс байдаг шүү дээ. Зан төлөвийн хувьд. Тэгээд би ч монголчууд дундаа нэлийн дотгошоогоо. Тэгээд дотгошоогоо ер нь тэнд очиод бүр дотгошоогоо болоод нөгөө хүмүүс ч өөр гайхаж байгаа юм чинь. Тэг яг нэг найзуудтайгаа бас хаяа нэг гарч орноо. Тэгэн гутал нэг өдөл чинь нөгөө нэг пиво авгаал. Тэгэл пиво уучаал нэг дундаа ордог гэсэн. Тэгэхдээ тэнд ингээд ийм амар халуун цустай ийм амар нээлттэй хүмүүс төр очиод нэг ингээд илүү нээлттэй мэлтэй болоо. За болсон. Нэгдэд юм л шүү дээ. Яа, Италид очиод ирсэн юм шиг л битрэж авлаа. Хоол нь стогой. Тэгтээ бас яг нь бас л нэг оюутны амьдралаар амьдрын шүү дээ. Гадаад орнд тэг гэр бүлээс араас бас мөнгө төрөх бас хэцүү. Тэгэхээр хүн чинь очиод өөрөө л уучраа болно. Тэгээд гэтээ Италид байгаа юм чинь хоол муудаад нэг амар муудахгүй юм шиг санагдав. Гайгүй тийм. Би чинь нэг анх очингуутлаа нэг дотор байранд амьдарч байгаа шүү дээ. Тэгээд хятад оюутнуудтай
нэг өрөөнд орчтой. Тэгсэн чинь нөгөөдөл маань амар гоё хүлээж авч байна. Манай Аз хүмүүс гэдэг. Тэнд чинь бас Азууд дундаараа бас community үүсгэж нэ. Тэгээд hotbot хийж будаа гişгч дотор ингээ hotbot хийгээд. Тэгэл анх удаа тэнд чинь за би чам жинхэнэ Sichuan hotbot хийж үзүүлье гээл. Бас хөөрхөн юу яаштай би биндээ сайн болно. Тэгээд анх очиход тэгээд дөнгөж очиод дотоорын оронгууд хүн чинь нэг тийм шоконд ордон штэ. Би хаана ирчихв юу илээ энэ чинь Итали хэлээч мэдэхгүй очиж байгаа штэ. Тэгээд за дэлгүүр мэлгүүрэн чаана тийм ер нь өмнө зүг хаана тийм ингээл бүр гайхаад. Тэгээд гарчвал одоо төөрчсөн бол яач юм бол тэр амар айцтай очино. Тэгээд л дөнгөж очингууд л руммейтээс асуугаад ой супермаркет хаана гэм бэ гэл. Тэгэл дагуулад явна нөгөөдөлж айгүй хөөрхөн тэгээд би бинд ханиулах гадаад оюутнууд. Сүүлд нь нөө байрны хайзанд хэлж байгаа. Гэхдээ би Италиудтай амьдрмаар байна гэх. Тэгээд хүлээс нийцэд нэг 3 Итали хүнтэй залуучуудтай хамт нэг хэсэг байсан. Тэгээд чадвалчин хоол хийж өгөөд. Зарим нь нөгөө Итали дотроо бас нөгөө өмнө зүгийн Италиуд гэдэг айгүй гоё хоолтой подкаст хийж байгаа. Тэгэнгүүт за би чамд жинхэнэ Итали паста хийж үзүүлье гээл. Тосон дотор оливын тосон дотор сармис хураал нүдэл чинь жинхэнэ сексэрч өгч юм. Тэгээд талаа за энэ бол жинхэнэ Итали хамт шүү. Чи тэгээд энэ Миланы энэ паста мастаг чи Итали гэж битгий ойлгохоор гэл. Хоорондоо бас нэг хуваагдсан юм байна гэдэг. Тийм тэгээд бас гоё лсэн л да. Тэгээд дотор нь ороод нэг уур амьсгалыг мэдрээд Итали хүний цус мус яриа хөөрөө тэгээд эмошн мэдрэх юм гоё юм билээ. Тэгээд тэгтээ бас нэг Италиуд одоо хүн болгон лондоо ойлголттой л да. Тэгтээ миний хувьд ойлгосноор бол ингээд айгүй хичээнгүү айгүй хөдөлмөрч хүмүүс байлээ. Тэрний хаач жишгээр одоо бас нэг эдийн засаг нь бол нэлээд бас хүчтэй шүү дээ. Одоо машин гэхэд л Lamborghini, Ferrari, Maserati гэдэг 3 дэлхийн топ машинууд хийж байна. Тэгээд дизайнгийн одоо нэг альтернатив том брэндүүд юу гэдэг л гүйцэн хийж байна. Тэднэр нь бас байж байна. Гэхдээ нэг цуснд нэг дизайны юм байдаг юм шиг. Итали хүний цуснд. Тэр нь яг яаж нөлөөлөлт мэдэхгүй л юм л да. Бүтээлч байдал юм. Тийм, мэдрэмж байт юм шиг. Мэдрэмж тэр чинь бас их олж авахтай айгүй хэцүү шүү дээ. Ер нь ингээ хоол нь нэг айгүй олон төрөлтэй нэг юм. Ийм штэ. Тэгэхээр ялчгүй юм цусандаа тийм нэг мэдрэмжтэй. Одоо нэг зүгээр нэг банд амьдрал нэг жижигхэн деталийн харангуут л үнч бүр ямар хөөрхөн шийдсэн бэ юм. Энэ тийм гинтэн орж ирж байгаа. Тэд нар өөрсдөө анзаарахгүй. Би Монголоос дөнгөж өөр улсаас очиж байгаа хүний хувьд ингээд өө энэ чи ингээ хийжсэн юм шүү дээ. Ямар ингээ юмэг хөөрхөн шийдсэн юм. Харахгүй л эндээ л байт юм байна дөө гэл. Бодож байгаа юм чи. Одоо тэндээ үлдээ гэж юу бодсон. Үлдээ гэсэн бодол юу ч байхгүйсэн. Юусэн заах үлдвэл болох л байсан л гэхдээ айгу Монголоос ханцтай мөлий. Тасралтгүй ингээ явчих. 8 жил гадаад байсан тэгээд сүүл рүүгээ одоо Монголд зуны амралтаар ирж байгаа шүү дээ. Тэгээд нэг автоснд суун тэгээд автоснд хүмүүс шахацлтан готл ингээл шахацлтж байгаа хүмүүс эргэн тойрон ингээ харсан чинь бүгдээр монголчууд манайхан байгаа юм чинь. Жихэн тэрэнд чинь мэдэрч байгаа чинь юу ямар гоё юм бэ гэх. Тийм ботлоо юм чинь. Тэгчтэй мэлээ сүүл рүү. Эргэн тойрон одоо ярьж байгаа хүмүүсийн дуу чимээ бүгд ингээл дахиад ингээл ойлгогдоод л тийм. Гоё. Гадаад оюутнууд бас цаан чин community болчихноо. Би тэмлээ. Латин Америкаас их ирнэ. Одоо Өмнөд Африкаас их ирнэ. Тэгээд одоо Турк мөркөөс бас Итали руу очиж сурж байгаа шүү дээ. Туркуудтэйгээ бас нэг айгу гэр бүлсэг харьцаж байна. Орой турк хоол нэмэр сэтгэн хоол шиг юм шиг. Очоод нөгөө нөхөртэй чинь туркээр ярингуут л нөгөөдөл чинь юу зүгээр амар баярлаа дотор байсан ингээл бүр барилж байгаа нь мэддэгтэй л юм царин дээр тэгээ. Гоё юм лээ хүн ер нь юу ч байсан нэг юм илүү сураад авчихад дараа нь тэгэл айгу гоё тийм мэдлэгээ хэрэглэх мөчүүд айгу гоё болт юм лээ. Тэгэл ой сайн байна уу гэж туркээр яран яг нөгөө турк хүн шиг ярингуут л нөгөөдөлчээс өө баг тэрч яхах нөхөхгүй тэгээд юм болгон дээр тэгэл дуудаал
хоёлаа тийшээ ийшээ одоо хань татаал тийм аа нөхөр бас ганцаардж байгаа шүү дээ. Тийм юм байт юм билээ. Та нөгөө нэг юу яасан шүү дээ. Одоо ингээд Италид Туркд сураад дараа нь Италид сураад 8 жил болж байгаад Монголдо ингээд ирж байгаа шүү дээ. Тэгэхэд ер нь яг мэрэгжлийнхаа тал дээр юу ингээд хийчихсэн гэж зорж ирсэн бэ? Тэгээ энэ орон зай манад их дутуу байгаа юм байна. Би энэ дээр нь хөгжүүлэх гэсэн тийм зүйл байсан уу? Яг ийм одоо би илүү одоо нэг чиглэл маш нөгөө дотор аяга олон чиглэлтэй шүү дээ тий. Би илүү яг нэг ийм нарийн энэ чиглэлээр ингээ явъя гэсэн нэг ийм чиглэлээ олж ирсэн байсан уу? Тэгээд ямарсан эзэмшсэн мэрэгчлэрээ л цаашаа явбал одоо Монголд хэрэг болох байх гэж бодож байна. Тэгээд яг тэр нь дутуу юм да, энэ дутуу юм да гэсэн бодол бол байгаагүй. Манай сургуулийн хөтөлбөр сайн явдаг юм шиг байгаа. Яг Монгол төгссөн, Монголоос төгсөж байгаа оюутнууд, залуучууд ажлын туршлагын хувьд бол илүү гадаад төгссөн хүмүүсээс бол хамаагүй илүү нэг тийм амьдралтай бодиттой барилга гэж юу байдгүй талбай дээр ядаж ажиллаад үзсэн мундаг болцсон байд юм байлээ. Тэгээ яг гадаад төгсөж байгаа хүмүүсийн давуу тал гэвэл нөө сэтгэхүй. Хэсэг хугацааны дараа л мэдэгдэн л дээ. Одоо дөнгөж гадаад төгсөөд ирж байгаа хүмүүс бол жоохон хоцрогдсон л байна. Ер нь юм хамаар Монгол төгсөөд, шүтээс төгсөөд ажилтсан тийм туршлага эзэмшсэн хүний бодвол хамаагүй хоцрогдсон л хүн ирж байгаа юм чи. Тэгээд зайд нэг ажлын зургийн хувьд бол хизээж гүйцэхгүй. Автокад гэхэд бол нэлээд ур чадвар. Нөгөө Монгол төгссөн хүний хувьд бол хоцрогдсон байх жишээ нь. Тэгэхээр гадаадын сургалт гэдэг бол ерөнхийдөө тийм техник мэдлэг бол ерөнхийдөө нэг заадгүй юм шиг санагдсан. Эхний бакалаврт бол эхний 2 жил бол та нар бол одоо эхний 2 жил юус байшин зурхгүй. Эхний 2 жил бол та нарын сэтгхүүг задлана. Та зүгээр нэг оригами төрлийн юм хийлгэн. Та ингээд сэтгэн бодох юм хийлгээд ингээд дараа нь энэ амьдралд чинь хамгийн их хэрэг болох чухал юм байна. Тэгээд яг хуу тийм дасгал сургуулийг ингээд айгу тууштай хийгээд сүүл рүүгээл нэлээд байрлал руу орж байгаа шүү дээ. Тийм дээ. Тэгээд тэр хугацаанд ч нөгөө хүүхдүүд нь бас нэлээд байрлал сууж байгаа. Бид нэр хизээ байрлал зурх юм бэ? Та нар битгий яарад тий. Багш нар маань их загнадаг байсан. Тэгээд бас зөв юм билээ. Сүүлд нь бодоод тахад бол ялцчихгүй. Одоо ингээд эхний хэдэн жил бол компаниуд ерөнхийдөө ингээд оюутнуудыг нэлээд техникчээр ажиллаулдаг шүү дээ. Тэрэн дээр бол Монгол төгссөн оюутнууд бол хамаагүй мундаг сайн ажиллаж байгаа. За цаашдаа ингээд за техникчээр дүүргчлээч байх нь зүгээр яг ажиллаад хангалттай болчлоо. Би одоо жинхэнэ юу ч юм болгоно чаддаг архитектор болчлоо гэж мэдрэмж авна шүү дээ. Цамтлаар. Тэгээд яг ингээд өөрөө зурдаг дээр тулаад эхлэнгүүт л сэтгэн бодох чадвар бол ялтчихгүй. Одоо техникийн мэдлэгээс бол илүү чухал гарч ирнэ. Цаашлаад бол тэгээд одоо удирдлагын төвшин дээр яриад эхлэнгүүт л удирдах чадвар тэгээд одоо илүү сошиал чадвар гэх юм скил чухал юм билээ. Тэгтээ Монголын юу бол бас сургалт бол нэлээд сайн байна гэдэг тэнд үлдэнд хүрсэн. Миний одоо мэдх хэдэн ажлын маань найз нөхөд айгүй мундаг. Юу нь мундаг? Одоо яах вэ? Илүү юмыг харах юунууд яг ямар чадвар нь илүү мундаг юм санагдсан бэ? Одоо нэг ажлыг нэг арт нь гарна гэдэг нь шүү дээ. Монголчдаг. Тийм дуусгаж чаддаг гэсэн. Тийм. Тэр нь бол тэгэхээр илүү л байт юм байлээ. Тийм. Гэхдээ гадаад төгссөн хүмүүс бол илүү байдаг гэж би юус хэлэхгүй. Хүнээс бас шалтгаалж байна. Хүнээс амар шалтгаална. Гадаад төгсөөд амар муу төгссөн хүмүүс бас байгаа. Хин байдаг байх. Байгаа ч байх. Тийм. Зүгээр. Ялгаан тэрэндээ л байт юм уу гэж бодож байна. Одоо та юу хийж байна да?
Одоо удирдах төвшний юм илүү хийж гин үү? Эсвэл концептэрлэм хийж гин үү? Ажлын зураг илүү хийж гин үү? Аль тал руу илүү их эзэлж байна? Одоо концептны архитектор хийж ажиллаж байгаа. Ер нь би нэг жоохон концепт тал руу бол хүн юм байна гэж бодоод байна. Тэгээ ер нь ажлын үйл явц бас нэлийн их үе шаттай байдаг юм байна. Хүн чинь анх төгсчөөл техникчээс эхэлнэ. Тэгэл жоохон туршлагачаад нэг ажлын зураг мураг хийгээл дараа нь өөрийгөө хөгжүүлээл жоохон Revit сурчаал тэгснээ дараа нь ногоон барилга боллоо. Тэгснээ дараа нь мэргэжсэн архитектор боллоо. Дараа нь одоо юу гэдэг юм. Тэнцаарчуд юу гэдэг юм те. Тэгэл гүнзгийрэл яваад татсан юм. Тэгээд тий одоо бол концепт Tesa Properties Group одоо бизнес хөгжлийн архитектор гэдэг албан тушаал дээр ажиллаад явж байна. Ногоон барилгын талаар ер нь шийдэлтэй юм байгаа. Хилчгээл. Би нөгөө анх таныг нөгөө яаж сонсноос хэлээ л да. Би нөгөө өмнөх компанид цуваахыг сонсч ийсэн. Өмнө ажиллаж ийсэн гээд. Тэгээ тэрний дараагаар EDG гэдэг ногоон барилгын сургалтанд суугаад тэгээ тэн дээр яг бас таныг харж байгаа байхгүй юу? Нөгөө Монголд үнэлгээ хийх хэрэгтэй хэдэн мэрэгчлэнүүд байдаг гэдэг дээр таныг байсан. Тэгээд энэ үн бол энэ талаар илүү их яг нөгөө нэг судалсан мэдээлэлтэй гэж ойлгоод нөгөө нэг ногоон барилгын нэг хэдэн сертификат байдаг шүү дээ. Хамгийн дэлхийд даяар алдартай нэг лид дараа нь well тэгээд хөгжиж буй орнуудад илүү нэг зөвлөрүүлсэн хувилбар гэх юм уу? Edge сертификат гэдэг одоо байд. Тэгээд хөгжиж буй орнуудад хөгжсөн орнуудад бол лид илүү давмгай авах шиг. Европ болон Хойд Америкт лид хэрэгжиж байгаа. За хөгжиж буй орнуудад бол лид арай чангатаад нэг тийм нутагшгүй байгаа юм шиг зүйл анзаарагдаад хүмүүс жоох юм Дэлхийн банкнаас юу байсан юм шиг ээж гээд тусдан сертификат гаргаад за шалгуурд нь арай хөнгөлцөө тий. Тэнгуут л нөгөө нэг илүү ногоон барилга илүү нутагших боломжтой юм байна гэд одоо ээж гэдэг сертификатыг биелсэн. Тэр нь болохоор efficiency in design green buildings тий. Efficiency of design green building гэлөө тийм нэртэй байгаа. Тэгээд IFC International Financial Corporation гэдэг чинь одоо дэлхийн санхүүгийн корпорац гэсэн үг юм уу? Тэндээс бол хэрэгждэг нэг сертификатны систем байгаа. Тэр нь болохоор бас за хэд хоногийн өмнө бас би нэг лекцэн суучаад ирлээ best gear гэдэг. Тэр нь болохоор Монголд ногоон барилгын стандарт юм байна. Тэгээд тэрнийг хараад тохиолд бол ерөнхийдөө ээж сертификаттай нэлээд ойролцоо төгөж очиж байна шалгуурууд нь. Тэгээд одооноос энэ жилээс бол хэрэгжих юм шиг байна. Тийм. Тэгээд банкуд ч бол ногоон зээл олгоно гэж айгүй олон жил ярьж штэ. Тэгээд яг ингээд ногоон зээл олох гээд одоо олох хүний хайнгууд л нөгөө барилгууд маань болохоор ногоон байж өгдөг. Зээл олох хүн маань бас нэг жоохон хязгаарлалт нь л байгаа бол банкуд ч ногоон зээлийнхаа санхүүжилтийг Дэлхийн банкнаас бол авчиж байгаа шүү дээ гэж ойлгоод байна. Тэг зүг бол тэгэнгуутлаа ногоон зээл өгмөр өгдөг нөгөөдөл маань ногоон барилгаа барьж өгдөг. Тэгэхээр бол энэ дээр бол ялтчгүй нэг сертификатны систем бол хэрэгжүүлж байгаа. Одоо best gear хэрэгжснээр бол тэр асуудал бол шийдэгдээд Монгол өөрийн гэсэн ногоон барилгын стандарттай боллоо. За энэ стандартын дагуу та бүхэн барилгаа барьчих юм бол санхүүжилтээ авч болох нэ. Одоо банкнаас тийм. Одоо энэ дэр бол миний ойлгож байгаагаар бол нэг хувь хүн ч гэсэн компани ч гэсэн одоо нэг барилга барьдаг бүх девелоперууд маань санхүүжилт бол авч болох байхаа. За тоог нь бол мэдэхгүй байна. Юу ч ээж авсан хэд хэдэн барилга байгаа. Одоо би бол хувийн туршлага дээр бол өөрөө барилга дээр авч үзээгүй тий.
Тэгээд яг хоо ээж эксперт гэдэг. За ер нь ээжийн талаар ер нь ерөнхийдөө товч явж идэв тий. Тэгээд Ээж сертификатны систем гэдэг нь одоо за чи одоо нэг байшин барьдаг нэг ах хүү байлаа тий. Тэгсэн чинь байшин барих мөнгө маань байдгүй. Тэгээд нэг банкнаас зээл авах гэсэн чинь за банкнаас тэгж штэ. За тав ногоон барилгаар би танд зээл өгнө. Тэгвэл ах хүү ингэ шийдчихлээ. Би ногоон барилга барья. Тэгээд банкнаас санхүүжилт аваад зээл авчи. Тэгээд тэнгуут ээж сертификатны вебсайт байгаа. Google дээр age certification гэрийн биелэл ингээд хаянгууд вебсайт нь official вебсайт нь гараад ирнэ. Тийшээ ороод өөрийнхөө барилгыг одоо хүн болгон Facebook аккаунт нэдэг шиг л одоо sign up хийчихнэ. Тэгээд метр квадратаа оруулаад инпутууд оруулна. Манай барилгын нэр бол одоо юу гэдэг чинь тийм барилга тэдэн метр квадрат тийм хүмүүс амьдрах одоо нарны чиглэл зориулт нь бол орон сууцаа офис үүдэн тий хотел тэгээд бүх мэдээлэл оруулах тусам олон ингээд тэр одоо платформ маань ингээд юу яадах нь шүү дээ анализ хийгээд тэгээд base case гэж нэг юм явж байгаа. Тэр нь болохоор за дөнгөж анх оруулсан мэдээлэл чинь бол ерөнхийдөө base case бол ямар ч ногоон барилгын юм байхгүй гэж төсөөлчихлөө тий. Одоо зүгээр нэг барилга яаж баригдана тийм л материалууд ашигласан ямар ч тийм ногоон барилга бодолцоогүй барьсан юмыг хэдүүлээ яг 0 түвшний одоо хэмжигдэхүүн гэдээ ойлгож байна. Тэрнээсээ сайжруулалт хийгдэл яваад байна. За би цонх жижигхэн байх байсан бол цонхын жоохон томруулчаа. Цонхын нарлуу илүү чиглүүлчихье тий. Нарлуу чиглүүлчихэнгүүт л нөгөө нэг барилга маань илүү дулаан болно да. Дулаан болчоод тэнгууд халаалт баг хэрэглэдэг. Халаалт баг хэрэглэнгууд эрчим хүч баг зарцуулна. Гэх жишээний одоо тэгээд инпутүүдээ илүү сайжруулаад оруулаад байна. За би айгүй байгаль орчинд халтай материалаар одоо шалны материалыг сонгоцсон байсан чинь за би болио би энэ байгаль орчинд ээлтэй аргаар үйлдвэрлэсэн германы ийм шалыг хийхэр боллоо. Энэ бол одоо карбон эмишн бага ялгаруулсан сайн материал юм аа. Сайн материал ашиглалаа гэдэг янгууд тэр хэмжигдүүн нэмэгдээд явчихна. Тэнгуут л нөө base case-тэйгээ харьцуулаад improved case буюу сайжруулсан хувилбартай харьцуулаад энэ оронд хувь нь ингэ нэмэгдээл байна. За тэнгуут л improved case маань 20% одоо заагаад эхэллээ. 20% илүү сайжраад эхэллээ. Тэнгуут л green building сертификатны нөхцөл хангалаа гэж үзэж байгаа. Age сертификат болгоно. Тэгээд зөвхөн зургийн шатнд дээр шүү дээ. Тэгэнгүүт л за зургийн шатн дээр би сертификат авмаар байна тий. Тэгэнгүүт л энэ байгууллагаас та нарт урьдчилсан сертификат буюу preliminary age сертификат гэдэг өгчөө. Та нар энийг банкнд үзүүлээд эсвэл маркетинг хийгээд бид нэр ногоон барилга барих чинь энэ зураг нь бол ингээ гарцсан ногоон нөхцлүүдийг хангацсан урьдчилсан сертификатаа бол авцсан ингээ банкнд хандаж болох нь шүү дээ. Би ногоон барилга барих чинь надад санхүүжилт өгөөч. Тэнгуут л тэрднэр дээр батлагдсан зураг сертификат дээр үндэслээд банкныхан зээл өгөх нь тий. Тэнгуут л тэр мөнгөөрөө та барилга бариад одоо фаундейшн хундамаа босгочлоо шүү дээ. Тэгээд барилга бариад дуусгачлаа. Тэнгуут л жинхэнэ сертификатаа одоо би яг энэ батлагдсан зургийнхаа дагуу ногоон барилгын нөхцлүүдийг хангаад барилга барьчлаа. Одоо надад жинхэнэ сертификат маань өгөөч гэдэг юм те. Нэг тийм зарчмаар бол явж байгаа юм. Айгу инженеэр тайлбарлал. Тэгээд одоо юун дээр энэ ерөнхийдөө нэг бүхэнд нээлттэй архитекторууд гэлгүүгээр одоо за бүр лагерын байшин барьж байгаа нэг ямар ч барилгын төлөв талаар мэдлэггүй одоо хүн байж штэ. Тэр хүн ч гэсэн одоо ингээд шууд Google дээр хайгаад өөрөө яг шаардлагууд нь юу юм бэ гэж хайгаад тэрэн дээр ингээд шаардлагууд байгаа age measures гэж явж байгаа. Хэмжигдэхүүнүүд тэрэн дээр цонхыг ямар хэмжээтэй байлгах уу, ямар материал ашиглах уу, одоо карант ямар байх уу, журлан ямар байх уу те бүгдийг ингээд заагаад өгсөн байна. За та 1 минутын дотор тэдэн литр ус гоождаг карантыг галтгоондоо байрлуулах уу, эсвэл
За энийг 1 метр секунд 1 минутанд 2 дахин бага буюу нэг хөөс мөстэй ингээ гараад нэг их ус гоожод байгаа хэрнээ бага ус ашигладаг тийм карант гэдэг шүү дээ. За тийм карант хийчихвэл эн чинь бид нэр тэдэн оноо чамд өгөө те. Дэн барилгач ногоон руу хилээд өгч гинэ гэсэн үг. Ерөнхийдөө бол айгүй ингээ. Ер нь өдөр тутам бидний л баг барилгын мэдлэггүй хүн ч гэсэн ингээд өдөр тутамд ашиглаж болохоор одоо гэрэлтүүлэг гэхэд бол энэ шийдэнгүүдийн лампаас солиод тог бага зарцуулдаг ламп хийгээд тэгэхэд бол тодорхой хувь нэмэгдчихнэ шүү дээ. Эсвэл юу гэдэг нь одоо олон нийтийн орон зай байна те коридор. Тэг хүн байнга явдаггүй хэрнээ байнга асаалттай байгаа. Тог үрээддээ шүү дээ тэд нар чинь. Тэгэнгუთ л мэдрэгчтэй болгочвол за зөвхөн хүн алхаад гисгээд явхад энэ гэрэл асна ашиглаагүй шууд явангуут л унтрч чинь. Энэ байдлаар тогийг хэмжинэ тий. Эрчим хүч хэмжинэ. Одоо ч манай монголчин бас нэг юу арчлаа шүү дээ. Эрчим хүчний хямрал орчлоо шүү дээ. Тэгэхээр ялцгүй эндээс бол ногоон барилга хэрэгтэй шаардлагатай байна. Тэгэнгუთ л за би бол ногоон барилгын эксперт гэж явж байгаа. Энэ нь бол нэг сүртэй нэр биш зүгээр эднэрийг л уншсан хүнийг эксперт гэж байгаа. Тэгээд яг уншаад шалгалт өгдөг. Тэгээд би нэг Шанхай руу явж энэний шалгалтыг өгөөд нэг топ шиг шалгалт өгдөө. Тэгээд өгөөд сертификат бол авсан байгаа. Вебсайт руу ороод нэг Edge Expert гингууд л жагсаалтаас нэг Монголд байгаа нэг одоогоор 10 хэдэн хүн байх шиг байна. Жагсаалтанд нь. Тэгээд тэр хүмүүс рүү хандаад би ингээд ногоон барилга барьмаар байна. Одоо Edge Expert хэрэгтэй байна. Зөвдгөө өгөөч тий. Тэгээд хандаж болно. Би үнэхэр мэдлэг алгаа эсвэл чадахгүй нэ. Тэгтээ бас нэг хүн ер нь бол энэ хүн болгонд зориулсан гэж түрүүлсэн шүү дээ. Тэнгуул нэг томор бодоод байх хэрэггүй. Өөрөө ороод зүгээр за ямар шалгуурд байх ёстой юм. Тэрийг ингээ харчиж болно гэсэн. За тэгээд нэг юу гэдэг софтвер байгаа. Тэр нь бол онлайн софтвер, вебсайтын дотор нь байгаа. Edge application гэдэг нэртэй. Тэр аппликейшн руу ороод өөрийнхөө нөгөө нэг түрүүн хэлсэн шиг барилгынхаа инпутуудыг оруулаад мэдээллүүдийг оруулах тусам дээр чинь таны барилга ногоон барилга юу стандарт хангахаар нөө хангахгүй байна уу? Эсвэл юун дээр харах байна бүх юм чинь гараад олон нийтэд нээлттэй. Тэр юу экспертийн хугацааны хэрэг сунгадгүй хугацаанд дуусахгүй. Би нэг 4 жилийн өмнө авч ирсэн. Тэгээд бас нэг айхтар идэвхтэй бол ашиглаагүй. Ногоон барилга дээр бол амьдрал дээр туршлага баг гэж төрүүлсэн тий. Тэгэхээр одоо бол цааш тань нэлээ юу айтам уу гэж бодоод байна л та. Энэ зүгээр юу нөгөө нэг юунуудын л сурж их үедээ ашиглаж исэн нөтүүд гэх юм уу? Хайлайт хийгээд тэгээд дээр нь тэмдэглээд явцсан байгаа. Одоо яг л нэг оюутнууд юмд бэлддэг шиг л явцсан байгаа л та. Тэгээд эргээд харахад нэг нөтөө хараад л ячин бол хүмүүс нь бүтэн уншихгүйгээр нэг ревайс хийгээд бүх юм сэргээчтэй шүү дээ. Эргээд сэргээх юм аа нөгөө нэг хугацаагаа багасгахын тулд л нөтөө хадгалаад. Юу тий MMS-ийн нэг Greenville оо яа. Тэр чинь нүнд тий тэр чинь лид үлээ. Лид санагдаад байна тий. Тэгээ заавал ингээд ногоон лизинг гэж хязгаарлагдахгүйгээр одоо ер нь энерги зарцуулалт бага байгаль дээлтэй тийм хэрвээ зорилготой бол өөрийнхөө хийж байгаа дизайн дээрээ өгөгдлүүдээ оруулаад ингээд сайжруулаад яваад байх юм бүрэн боломжтой юм байна. Энд бол ээжийг огт мэдэхгүй байсан чинь тийм байна. Өдөр тутамдаа бол эрчим хүчний хэмнэлт хийж болох нь шүү дээ. Одоо зүгээр гэртээ сууж байгаа нэг гэрээ эзэгтэй ч гэдэг юм уу тийм шүү дээ. Чидэн чинь баян гасаад байвал зүгээр л мэдрэгчтэй болгочихлоо тийм. Айгүй ингийн тэгээд эсвэл нэг тог бах зарцуулдаг нүүн fluorescent lamp гэдэг л. Одоо дээрүүд нэг шар чидэнгүүд амар их тог ашиглаад халаал байдаг гэсэн шүү дээ. Одоо энэ цагаан гэрэлнүүд айгүй их баг зарцуулдаг болсон. Тэгээд тийм юмар солилцоход эрчим хүчний хэмнэлтэнд одоо гар бие оролцсон болчихно шүү дээ тийм. Тэгээд одоо
Жорлонгийн бочки одоо чинь ингээ ус гоожлонгууд амар их ус гараал те. Тэгээд 2 коноптой байгаад дэж шүү зарим ингээ. Хөнгөнөр бийдсэн үед одоо жижиг коноптын ажиллуулах хангалттай ч юм уу эсвэл нөгөө том коноп. Тэгээд хүнд сонголт өгч гэдэл. Тэр чинь урт хугацаанд 4-5 жилийн дотор асар их ус хэмжсэн байгаа байхгүй. Улаанбаатар ч бас нөгөө аюу тийм усны нөөцтэй хот бол биш шүү дээ. Одоо мэдээ уншиж байгаа зарим хотууд ингээ усны нөөцөнд дуслаа. Ингээ шахагдлаа. Бас хэцүү ингээд мэдээгээр явж идэв шүү дээ. Тэгэхээр бас хүн болгон өдөр тутамдаа хариуцлагатай ус амьнад ээж болох нэ. Ер нь өдөр тутмынхаа сонголтуудаараа бид нэр юу нөгөө нэг юм би ингээд ойлгосноор болохоор хүмүүс амар томрууллаа тэтэрхий ингээд том зүйл юм шиг ингээд бодоод идэх байхгүй. Тэгтэл яг үүндээ бидний өдөр тутмын сонголт нь бидний яг ирээдүйн одоо нөөцүүдийг хэмнэхэд нөлөөлж байгаа гэдгийг бас ойлгох юм. Тийм ер нь хүн ойлгочвол ер нь сонголтондоо заавал тийм ногоон барилга гэхэл нэг амьд тусгай мэрэгжлийн юм эсвэл чадвартай мэрэгжил эзэмшсэн хүн байх хэрэгтэй байна гэлгүйгээр тий өдөр тутам ер нь энэ юун дээр бас яагаад гэдэм бэлээ штэ тухайн материалыг хийхэд хэрэг одоо хаягдл гарсан эсвэл юу зарцуулсан тээвэрлэлт нь холдогдсон бас тэр нь тийм сонголтын тийм ер нь 3 салаалцж байгаа. Energy efficiency буюу эрчим хүчний хэмнэлт, water efficiency усны хэмнэлт. Тэгээд embodied energy буюу тухайн материалд агуулгадах энерги гэх юм уу? Тухайн материалыг үйлдвэрлэхэд зарцуулсан энерги. Тэгэхээр материал маань өөрөө нэг гарал үүслийн сертификаттай байх хэрэгтэй байх нь тий. Одоо хийхдээ нэг Европын стандарт байдаг шүү дээ. Одоо хөрөгчөн дээр нэг наац мэдэн шүү дээ. А усыг тавьсан өнгөнгөөр energy efficient гэдэг. Тэгэнгүүт л материал маань юу гэдэг юм те. Тухайн материалыг үйлдвэрлэхэд бага байгальд илүү хоргүй аргаар үйлдвэрлэсэн байна гэдэг юм. Тийм материал ашиглавал бас зүгээр л гэсэн. Тэгээ яг аппликейшн дээр ингээд барилгынхаа инпутуудыг оруулангуут л анхны зардлаасаа хэрэг зардал нэмэгдэж гин те. Эсвэл хэдэн жилийн дараа энэ зардлаа нөхөх гэдэг нь гараад ирдэг. Тэр хүн одоо нэг том компани захирлууд маань одоо девелоперууд маань асуудаг шүү дээ. Ногоон барилга гэхээр тэгээд амар их хөрөнгө зардсан шүү дээ. Биднэрт тийм хөрөнгө байхгүй ногоон болгохын тулд. Тэгэнгუთ л эн чинь айгу энгийн нөгөө нэг юунаас аппликейшнаас харуулаад 2 жилийн дараа манай барилга анхны зардлаа нөхчих нь шүү дээ. Тэрнээс хойш илүү ашигтай байх нэ тий. Одоо хэрэглэгч талаасаа бас нэг гүйцэтгэгч талаасаа илүү чинь ухаалаг шийдэл юм байна гэдэг. Хүн болгонд одоо дэлхийд дахин л одоо ногоон барилга руу явж байна да. Тэгэхээр манайхан маань бас адилхан хөл нийлүүлээд ногоон барилга руу явах байх. Одоо ч ер нь яваад эхэлж байна л да. Тэгээд одоо тэр best гэргээд одоо сертификат хэрэгжээд эхэлчих юм бол нэлээд олон хүмүүст бас боломж гарна. Одоос нөгөө хуулийн ногоон хөгжүүлэх чинь хууль эрх зүйн дээр юу? Манай барилгын норм төмтэйгээ бас хуйлдаад явах байх. Тэгээд яг дэлхийд дахин дугуйсаа хэд хэдэн сертификатны систем гарцсан. Тэрнээсээ аль нь ямар улсад илүү тохиромжтой гэдэг нь гараад ирсэн. Тэгэхээр зүгээр нэг ерөөд адапт хийлгүүлээл Монголдо илүү хэрэгжилж болох үз системтэй болгочихвол хүмүүс өөрсдөө боломжийг олгоцоход хүмүүс өөрсдөө нутагшуулсан л да. Тийм. Одоо энийг л ерөнхийдөө нэг Монгол болгоцсон байна гэсэн үг шүү дээ. Норм дүрмд уялдуулаад энд ч одоо Монголын норм дүрмтэй зөрчилдөж байгаа заалтууд бас байгаа шүү дээ. Тэр улсын хурал маань хууль мал баталдаг шиг л бидэнд хамаатай хууль бол энэ дээр явж байгаа юм. Энэ юун дээр шууд татхад бэлэн байгаа шүү дээ. Вебсайт руу ороод Edge Measures гэдэг
янгол бахан PDF байна. Тэгээд татаад авчихад тэгэл татаж аваад нэг уншчихгүй юу? Хүн болгон тэгээд ер нь их гоё. Ер нь манай салбарын оюутан архитекторууд нэг уншчихад бол бас их гоё юм байгаа. Одоо барилгуудынхаа өгөгдлийг оруулсан чинь юу лээ? Хасах руу оруулт илүү баг. Нөгөө нэг уянгаач санаж байна уу? Archetype тахад нэг байгаа барилгуудын өгөгдлийг оруулсан чинь юу бараг 0 руу очихгүйсэн шүү дээ. Тэр чинь base case гэж үзэж байгаа. Хасах руу орсон бол тэр чинь 0 гэж үзээл хасгаасаа одоо 20% илүү сайжруулж чадсан байвал сертификат өгч. Тэр ер нь бас манай мэргэжилт юм нэг юм материалын судалгаа, тиймэрхүү зүйлээ бас сайн хөгжүүл хэрэгтэй юм шиг надад аюу санагдаад байна шүү дээ. Хамгийн боломжтой нь юу вэ гэхээс илүү манад бас боломж тэр талаасаа жоохон хязгаарлагдмал байж магадгүй. Материалын олдоц бас хэрвэлээ тий. үйлдвэрлэгч урамшилгаар тэгээд өөрсдөө бас барилга барьж байгаа хүмүүс өөрсдөө гадаадаас захиад материалаа 100% авчих боломж бас хэрвэлээ тий. Нийлүүлж байгаа компаниудын хүрээнд л явагдаж шүү дээ. Материалын талаасаа гэвэл тэгэхээр бас нэг бусад нөхцлүүдийн яаж хангаж болохоор нь бол тухайн болцоонд ашиглаад тэгэл зарлагдаад явчих واخ. Таны тэр автсан юм. Тэр зүгээр үлдсэн бичвэр юм л. Энтэй холбоотой юм. Тийм нэг явж. Юмаа сайн архивлдаг юм байна. Дараа нь 2 ажил болохгүй. Ирээдүйд өөрийнхөө ажлыг хөнгөлүүлдэг. Тэгээ хэж уншна гэж хүн байхгүй шүү дээ. Нэг уншаал тэгэл хоёр дахь бол зүгээр гүйлгэж харан санахын тулд би одоо энэ подкастт орохын тулд бас нэг өчтөрний тайлд гүйлгэж хараад маркетуулчихгүй. Тэр гээд хаач ийсэн. Энд нэг хэд хэдэн оролцогчуд юм. Edge client гэдэг байгаа. Тэр нь болохоор захиалагч одоо барилга бариулж байгаа хүн маань. Тэгээд edge expert гэдэг зөвлөх гэдэг хүн явж байгаа. Тэгээд edge auditor гэдэг тэнгуул 3 дахь хүн. Тэр нь болохоор чивторын одоо чи захиалагч байлаа гэхэд би чамд зөвлөгөө өгөөд ногоон барилгаа хоёулаа ингэ барьчлаа. Тэгсэн чинь тухайн 3 дахь байгууллагаас гадаад орноос нэг хүн бас хянахна шүү дээ. Хоёр зурган дээр энийг нэг зөв тусах ч үгүй. Тэнгуут л тэр апдейтер маань одоо юунаас вебсайтнаас хоёулын төрөн оруулаадсан инпутээс татаж аваад энэ хоёр яг ногоон барилга руу чиглэж гин үгүй юу? Хангаж гин үү? Хангаагүй бол комент өгөөд явчихна шүү дээ. За хоёр энийг эзсаарай гэдэг юм тий. Тэнгуут тэрнээс ирсэн комментийн дагуу хоёулаа засаад апдейтер руу буцаад ревайс хийх гэж явуулчихна. Аудитор маань бас нэг тодорхой төлбөртэй барилга баригдсны дараа одоо хоёлаа жинхэнэ сертификат авахын тулд аудитор ахаад дуудана. Бид нар барилгаа барьчлаа. Ирээд шалгаад өгөөч. Одоо таны үдсэн шалгасан зургийн дагуу яг хийсэн барилгаатай. Одоо бид нар жинхэнэ сертификат авмаар байна. Тэнгуут нөгөө маань ирээд барилгын бүх юмнуудыг карант манад нөгөө түрүүн яриадсан гоожулж үзээ дуус хэрэг зарцуулж энэ хэмжээд үзэж байна шүү дээ. За энэ хүмүүс маань стандартаа бол хангацжээ, ногоон барилга болчих 20% хэмнэлтэд хийчихжээ. Түрүүн ярьсалж 20% хэмнэлт гэвэл ерөнхий ээж стандартаа бол хангацж байгаа. 40% хэмнэлт гэвэл ээж advanced гэдэг агсан шатанд ногоон барилга болчихно. Тэгэнгუთ л 100% хэмнэлт гэвэл zero carbon гэдэг нэршил авчиж байгаа. Тэгэхээр дотроо бас 3 шатлсан сертификат авах нь. Гэхдээ юуны хувьд бол маркетингийн хувьд бол одоо девелопер маань орон сууц барьчлаа. Юу гэдэг нэг гоё нэртэй хотгон байлаа шүү дээ. Тэгээд манайх ногоон барилгын стандарт хангасан хотгон гэдэг нэг өөрчлөлтсөн сертификат авсан зургийн шатанда. Одоо зараад хэлэх нь шүү дээ. Манайхад тэд метр квадрат ногоон барилга зах чинь та бүхэн энд орж амьдрал байгаль орчин дээлтэй усан хэмнээ тогоо хэмнээд амьдрах нь шүү гэ. Гоё маркетинг талаас одоо эйжийн логог ашиглах эрх нь үүсчин. Тэгээд маркетинг брошюртаар эйжийн логог тусгаад одоо Дэлхийн банк хүртэл нэг хүлээн зөвшөөрсөн барилга юм аа тий. Ногоон барилга одоо байгаль орчин дээлтэй ийм нөхцлүүдийг хангацсан бид нар. Тэгэхээр та эндээс байр худалдаж аваач гэж
маркетинг бас хийж болох нь. Тэр зарах барилга зарах, борлуулах талаас бол бас айгүй ашигтай болчихж байгаа. Тэгээ цаашлаад энэ чинь 10 жилийн дараа гэхэд ямар их ус хэмнэх үү? Ямар их эрчим хүч хэмнэх үү? Тэ. Бас одоо нэг эрчим хүчний хэмнэлттэй барилгын материал үйлдвэрлэж байгаа хүмүүсийг бас тодорхой хэмжээнд дэмжиж байгаа. Тэ. Ер нь л бүх талаараа л ногоон юм аа. Тэгээд тэр нэг одоо шалгалтын аудитор гэдэг хүн маань бас нэг ээж сертификат олгодог газрууд гэж бас байна. Тэгэнгүүт л одоо юу гэдэг чинь бид Монголыг хариуцсан одоо ээж партнерс гэж явдаг. Сертификат олгогч. Партнерс гэж нэр. Тэр нь бол юу гэдэг чинь IFC-тэй гэрээ байгуулсан нэг байгууллага байлаа л. Тэр нь Сингапурт байлаа гэж одоо Хонконг ч юм уу тийм. За бид нар Монгол руу сертификат олгох гэж байна. Ийм байгууллага сандсан. Энэ ээж эксперттэй ингээд локали харьцсан юм байна. Стандартуудын хангад манай аудитаас ингээд шалгалт ороод энэ хүмүүс маань барилга барьчихжээ. Бид нар одоо энэ сертификатыг олгож болох нэ гэсэн сертификат тэр одоо юу гэдэг чинь онлайнаар ирэх нь шүү дээ. Монголд л энэний шалгалтыг бол өгдөг юм байна дээ. Одоо өгч эхэлсэн байж магадгүй. Би бол санд илүү 4 жилийн өмнө болдгоо байсан. Одоо өгч эхэлсэн бас нэг шалгалт өгдөг газрууд маш магадгүй. Одоо баг хичээл болоод явчихлаа. Өөр юу ярих нэглээ. Revit. За. Та ер нь цаашдаа яг юу зорж ийн? Юу хий гэж зорж байгаа вэ? Яхтар би тэгээд алаад өгнө гэсэн юм бол байхгүй. Зүгээр сурч мэдэх юм аа л үргэлжлүүлээд явна. Тэгээд ер нь амьдралтай өөрөө л нэг хөтөлтэй юм байна. Тийм. За ингээд тэр талаас тэр юмыг сурч мэдээд ингээд явж идэл жоохон одоо амьдралд ингээд уусаад алхаад явж идэл дараачийн алхам ингээд харагдаад эхэлт юм байли. Тэгэхээр нэг хол алхмыг ямар ч харах одоохондоо юу алгаа л та. Юу гэсэн хамгийн энгийнээр нэг эрүүл мэндэд л анхаард юм гэж бодоод байж байна та. Одоо бас нэг 30-аад наснда явж байна. Тэгээд одоо хараад тахад нэг одоо ингээд нас ахих тусам 90 тойронд бас нэг харамсалтай ингээд зарим маань ингээд орхон одод байгаа байхгүй юу? Тэг зал 20-од наснд бол тэр мэддэгдүү юм лээ. Ингээл гоё бүхэн сайхан бүх хүмүүс ингээд 90 тойрон байж ин гэж ойлгоод байдаг. Тэгсэн чинь 30-аад наснд ороод ирсэн чинь юу нөгөө ах эгч нар маань ингээд байхгүй бол зарим танд хүмүүс хамт ажиллаж исэн хүмүүс маань байхгүй болчихсон. Тэгэхээр хүн яаж ч цохилт мессеж авт юм байна л да. Би бас нэг 20 хэдэн жил тийм одоо ковид-19 чинь бүгд л бас хэцүү байсан шүү дээ. Тэгэхээр тэрнээс юм бодоод за энэ хүн эрүүл байх хэрэгтэй юм хамгийн чухал юм маань. Тэнгууд л эрүүл байвал бүх юм болд юм байна. Тийм. Эрүүл мэндэд анхаарад зөвхөн ажил гэдэг үгээр амьдрал тий бас нэг амьдрчмаар шүү дээ. Амьдрчгаансан да. Хангалттай л одоо хичээлээ, хангалттай л юмны ард гарах гэж үзлээ, хангалттай зүтгэлээ. Ер нь яг ингээд тухайн моментыг мэдрээд ингээд гоо чийл суужсэн мөчүүд маань бол яг жинхэнэ амьдрал юм биш үү те. Тэгээ яг хичээж байгаа мөчүүд бол амьдрал та яг үр дүн тухайн амьдарч байгаа үедээ хүн ямар үнцнийг бүтээж чадчихээн. Би энд жоохон хичээж байгаа зорж байгаад энэний ард гараад энэ бүтээгдэхүүнийг бий болгоод Монголдо хувь нэмэр оруулаад би чи ингэсэн шүү гэдэг тийм бахарх сэтгэлдтэй болох нь бас нэг талаасаа чухал, нөгөө талаасаа хүн өөрийн хувийн амьдралаа бас өргөдүүлж болохгүй гой тухайн мөчийг мэдрээд болж өгвөл одоо архитекторууд чинь ингээд юу яадаг штэ чивч зүвчээл цаг өнгөрснийг мэдэхгүй зурган дээр төлөвлөсөн сууж идэг тухайн мөчөө enjoy хийгээд гоё байгаасай. Тэгээд хүн амт найз нөхөд дуудаад гоё тгий ингийн билард төглөе. Гэхдээ нь бол битгий би ажилтаа би завгүй гэж битгий хэлж хараа. Тухайн асуулт чинь зөвхөн магадгүй сүүлийн асуулт
бэж магадгүй байт юм билээ шүү. Аа. Одоо би амар завгүй байна. Би ажилтай байна. Би маргааш энийг өгөх ёстой ч гэдэг юм. Тэгж битгий хэлж байгаа гэж зүгээр хувийн туршлагаас миний л бодол шүү дээ. Тэгээд нүүн тухайн мөчийг enjoy хийгээд хамтдаа сайхан инээцгээгээд марцаатлаа одоо ангалцж байгаа тий. Ажлынхан дундаа ингээд гоё сайхан ангалцаад инээлдээд тухайн мөчийг ингээд happy мөч бий болгоод дурсамж үүсгээд годон дурсамж үүсгэх тий. Эргээд харахад манай ажлынх ямар гоё байсан бэ? Ямар гоё хамт олон байсан. Ер нь ингээд хүмүүс чинь буцаж харангуут би 10 жилд л ер нь амар гоё байсан. Тэгж ярихгүйгээр одоо доо яагаад гоё байж болохгүй гэж. Тэгээд хүн чинь хизээний цагт ингээд амьдралын төгсгөл мөч гэж байгаа тэр хэлж мэдэхгүй шүү дээ. Тэр point-ыг хаана хизээ тохиолж мэдэхгүй. Тэгэл тэр мөч хүртэл яг амьдралыг мэдрээд гоё яваасай тий. Зөвхөн амьдрал бол хичээл ажил биш. Тийм манай мэргэжлийн хүмүүс яалтчгүй амар их цагаа компьютертэй дизайнтайгаа ингээд өнгөрөөгөөд тэгээ нэг л мэдхэд тусгаарлагдсан. Тэгээд нөгөө нэг та яд нь штэ ингээд айгу дотгошоо хүмүүс эдэг. Тэрс нэг хүмүүстэй яахгүй байдаг нас ингээд юу хаа. Яг одоо энийг одоо ингэ сонсоод сууж байгаа чихвчтэй олон цаг ажилласан залуучууд байвал чихвчээ аваад тэг босоод хажууд хүндээ нийт бэлгэлээд тэг enjoy хийгээд гоё нэг юм сурагч тэг ажиллагаа залгаад тэгээд уулзъя тэг гоё байсаа. Ажил бол дуусахгүй шүү дээ. Тийм ажил дуусахгүй хэзээ ч дуусахгүй. Сурах юм хэзээ ч дуусахгүй. Тэгээд хүн болгон мундаг байх албагүй, хүн болгон захирлуулах албагүй, хүн болгон амжилттай байх албагүй. Тийм. Гол нь хүн болгон эргэн тойрны хүмүүстэй гоё энерги цацаад эргэн тойрныхаагаа гоё аз жаргалтай байлгаад тий хүрээллээ гоё энергитэй байгаасай. Мундаг байх бол албагүй шүү. Тэр бол 1000 дугаар асуудал л дээ. Тэгээд мэддэг чаддаг юмнасаа хуваалцаад нөгөө хүн чинь бас баярлж штэ тийм. Тэгээд ер нь өрсөлдөөн гэдэг юм битгий байлгаарай. Хамт ажиллаж байгаа хүмүүс чинь бол өрсөлдөгч биш шүү, хамтрагч. Та бүгд ингээд зөвхөн монголчууд бие биентэйгээ нэг атгсан гар шиг байж байгаад тий. Архитектур бол бүр зөвхөн штэ зайлшгүй тэгээд. Тийм тийм. Бид нэр ингээд бие биентэйгээ нийлжиж ер нь хүн ганцаараа явбал хурдан явах хол явмаар нэг л нөө хамт олонтой бай гэдэг нь шүү дээ. Нэг хүний хийж чадах юм бол хязгаарлагдмал. Тэгээд хол явъя гэвэл сайхан атгсан гар шиг компаниуд маань, ажилчид маань, оюутнууд маань байгаарэ. Ямар гоё юм бэ? Ямар гоё уриалга сонсч. Манай нөгөө нэг подкаст нэрээ та ингээд уриалга хэлээч гээд хэсэг байдаг байхгүй юу? Тэр хэсгээ бол сая явчлаа. Тэгэд яг хуу ингээд хүн одоо нэг юм амьдралын үе шатууд байна шүү дээ. Үе шат болгоны дараа нэг ингээд тодорч нэг жоохон харагдаад идэв юм байна. Тэнгуул буцаж харангуут зарим юмуд бас энэ чинь ийм байсан, ийм чухал байсан байж тээ гэд харагддаг юм. Тэг энийг өмнө нь надад нэг хүн хэлчихгүй яасан болоо. Тэгсэн бол би илүү хэдэн жил чадгаа илүү шорткат хийчих байсан байж тээ. Тийм. Тийм юм. Тэгээд цаашдаа бас зориг тавихаас илүүтэй одоо тэгээд юу тодорч харагдах гэдэг надад би ингээд лүз хийгээд явна. Подкаст ороод хөгждөө тэгээд энжойдод явна. Нэг чанараад явъя гэсэн бодолтой байна. Тэгээд юу тодорч харагдаад намайг хааш нь амьдрал чиглүүлэх нь тий. Тэгэл явчих гэж бодож байна. Бөөр тавьчихлаа. Амьдрал гоё юм байна гэдэг. Эргээд хараад та угаасаа л ингэж амьдралыг ингэж хардаг байсан уу тий? Үгүй сүүлд би 20-од нас сайхан тэнэг гарал явжсэн шүү дээ. Ер нь л тий. Сайхан одоо за хичээл бол хамгийн чухал юм байна гэдэг. Нэг хэсэг ажил бол хамгийн чухал юм байна. Нэг хэсэг би дөнгөж одоо нийгмийн массын үзүүлэлтээр хангуулбаа. Би зарим хүнээс дутахгүй байвал чухал юм байна. Гэдэг буруу ойлголт явж ирсэн.
Тэр бол үүсэхгүй. Яалтчгүй. Багаас хон манай гэр бүлийн ээж нар л хэлнэ шүү дээ. Тэдний хүүхэд тийм байна. Тэдний хүүхэд тэгээд энэ дуулна, тэдний хүүхэд онц авчиж гэдэг. Тэр бол буруу юм шиг санагдаад байна. Ялч бидний бас нэг гэр бүлийн хүмүүс. Гэхдээ одооны залуучууд аав ээж болохтой бол тийм болохгүй байх. Нийгмийн бас нэг юм өөрчлөгдөд байна шүү дээ. Дараачийн үе ингээд хүчтэй төрээд одоо жинзээ их хүчтэй гарч ирж байна. Өөр нэг гоёлч. Тэгээ зурглаа гарч Square сортрох байна. Одоо нь шууд enjoyed нөө. Гэтэ би бас ингээ подкаст хийснээс хойш нэг амьдралд өнгө нэмэгдсэн юм шиг мэдрэмж төрөөд байдаг байхгүй юу? Тэгээд ер нь ярих дуртай хүн байсан юм байна да гэж айгүй бодсон. Архитекторууд тэгээд ярмаар үеч яаж чаддгүй хүмүүс юм шүү га. Ярих юм боломж байдгүй. Тэгээд ажил дээр бид нар ч очиод ихэнхдээ өглөө мэдлжээл тэлж зүгээс суучих шүү дээ. Харин гайма. Компаниуд маань team building их хийж байгаасай. Тэр чинь бас нэг баг хүүхдийн цуслан шиг байвлахгүй юм шүү. Зам цуслан шиг тэгвэл тийх боломж амир боломжтой тийм манай яг салбар чинь яг юм нэг юм. Захирлан л зөвшөөрлөл болно шүү. Ер нь бол хүн юу байх тусмаа аз жаргалтай орчинд илүү бүтээлч байна л гэж боддог байгаа шүү дээ. Одоо өглөө дөнгөж ажилдаа очиод хүнтэй мэдлэл суугаал ажиллаа гэл хүн санаа алдаал ингээл эхлүүл тэгэл чи байх ёстой газар биш үнэ л гэдэг. Тэгээд энийг сонсож байгаа бүх хүмүүс маань өөрсдөө дүгнэлт хийгээд энэ бол нэр үнэхээр чухал. Эрүүл мэнд яг тийм өдөр тутмын авж байгаа энерги, ад жаргал тэрийг жоохон орхигдвол хойшин тавьчих гал байдаг л да. Яг энэний дараа гарчаал яг тгий. Тэгэл ингээд байт юм аа. Яг юуны дараач гарах гэдэг юм тийм. Тийм ер нь хит never гэдэг шиг. Одоо яг хэрэгжүүл эсвэл тэгэл эзэж болдгоо юм л шүү. Дараа нь ингэсэн. За би энэ ажил дээр ийм албан тушаал дээр очичоод ингэчээд ингэндээ гэд тэгжээснээс зүгээр ягаад одоо байж болохгүй гэж тийм. Ягаад давхар хийж болохгүй гэж ажлаа орхигдуулахгүйгээр ягаад гоё байж болохгүй гэж. Гэртээ очиод гоё байж байгаа шиг ажил дээр ягаад адилхан гоё байж болохгүй гэж тийм. Ер нь захирал гэдэг чинь ч гэсэн өөрөө бас адилхан хүн шүү дээ. Тэгээд л заавал та ажилчид нь ингээд шахалтанд оролгүйгээр өөртөө гоё өчтөг ажилчид байвал захирал манай хүмүүс ийм байхтай илүү бүтээмжтэй юм гэдгийг хараад тэр чинь бас нэг хүн ойлгоод арга хэмжээ авна шүү дээ. Тэнгуул ажлын цагаа илүү уянхтан болгочихлоо тийм. Зарим нь бол амар холоос ирж байгаа хүн байж болно. Зарим нь машингүй байж болно тийм. Тэгэхэд бол тэр нь ойлгоод за чи тэдэн цагт ирвэл орой тэдэн цагт яг ажлын 8 цагаа гүцээгээд тэдэн цагт харж болно ч гэдэг юм тийм. Зөвшөөрлөл өгч хэрэгтэй тийм хүн. За. Тэгэхээр ямар гоё юм бэ? Ямар тэрч байгаа. Бүр нэг юм гоё шилжлээ. Би бас ярих боломж олддгүй байсан юм байна. Хиндээч ярих юм тий. Тэгээд архитектурд ер нь боломж байдгүй байсан. Танаа подкаст бас айгүй гоё боломж нээж байгаа юм байна. Тэгээд community-г бас сэргээж байгаа юм байна. Гоё задлж байгаа юм байна. Эсэдүүдийг хөндөж байгаа юм байна. Тэгээд нийгэмд бас ингээд гоё ойлголт төрүүлж байгаа юм байна. Тэгэхээр ийм юм дутагдчихсэн юм байна. Цаашдаа бас гоё юм цаашдаа тэгээд миний мэдх юм бас амар олон хүн ороосоо гэж бодож байна. Яг хүмүүст байдагтай энэ маань нэг тэрийг ярина гэсэн. Тэгэд би шууд цаашаа хэлнэ шүү дээ. Тэр их тач юм байна. Тэгээд чам санал болгоно. Тэр подкаст их зүгээр чи нэг дээр очиж ярьчаач гэдэг тийм. Ялч нөгөө нэг юм нээлттэй шийдэг болохоор энэ алчиг хүмүүс байт юм аа. Гэхдээ нэх юмд оролцдог. Та нийшээ орно гэхэд юу ярина энэ гэж бодсон. Сандарсан. Ярих юм байхгүй дээ. Бид нар чинь ярьдгүй хүмүүс.
Тэгээ ярианы ур чадвар ч юм уу. За ингээд ярьсан чинь нөгөө хүмүүс маань өөдчүүл яа та. Тийм сандрал төрнө. Гэхдээ амьдрал өөрөө бас нэг сандрал, айдас тэгээд нэг аз жаргалтай мөчүүд бүгд холилдчихэж амар гоё амьдрал болт юм билээ. Excitement үүсчихэж тийм. За. Илчг амьдралын нэг хэсэг юм дээ. Тийм. Зовлон байж одоо жаргал илүү гоё харагдана тийм. Энэ ярин донд энэ дүүр нэмчээ та гэсэн төрлөдөө орхисон юм байгаа юу тань? Гайгүй л да бүгдийг ашгүй хэлчихлээ. Зарим юм орхитуулчихгүй гэж жоохон сандраад гэлсэн ингээд хугацаанд амжаад хэлчих юмсан гэд. Толгой дотор бас ингээд ярьж байхдаа ингээд бүх юм бүгдийг чеклээ. За тэрийг ярьчлаа одоо тэрийг ярихгүй бол тэрийг орхитуулчихгүй. Чеклэж болохгүй гэж. Давхар хийж болохгүй гэж. Архитектур гоё community үүсэж байгаа юм байна. Одоо оролцох болгонд ингээд гоё бүгд бие биендээ танилцаад цөөхөн хэдэн хүн байгаа шүү дээ. Хэдэн хүн л ирэлдээд байгаа. Тэгээд энэ хэд маань бас нийлж байгаад ингээд гоё бүх сэдвүүдийг сайхан бүгд ингээд явчих. Хүндчий. Тэгээд гадаад оюутнууд бас нөгөө юу гэдэг юм бэлээ. Монгол оюутнуудаас нэг манай дутагдуулаад байгаа юм нь жоо идэх муутай гэдэг юм л. Ингээд сураад явж хахад өөрт хамааралгүй улс төрийн постэр хийцээ явж байгаа байхгүй. Хан дээр үлгцэн сургууль дотор. Хараа гайхад өгнө нь одоо архитектураа сурж байгаа оюутнууд ер нь ямар хамааралтай мал гэсэн чинь тэр намын тэр гаргасан хуулийн тийм санаачсан хуулийг бид эсэргүүцэж байна гэсэн лого гаргацсан байна. Тэгээ дуу хоолойгоо хүн хүрэх ёстой мэн гэдэг тиймээс айгүй сайн ойлгосон. Тэгвэл манайх маань жоохон даруухан байгаад энэ одоо эсвэл өөртөө нэг дутуу үнэлээд байна гэдэг мэдрэмж төрж байгаа. Ялч үү тийм хизээч дутуу үнэлж болохгүй юм байлээ шүү. Чи ямар нэгэн дургүй байл тэрийг дуу хоолойгоо хүргээд чадахгүй бусдаагаар нийлж байгаад тийм community үүсгээд бид нэр архитекторууд энийг зөвшөөрөхгүй байна. Эсрэг байна гэдэг хүмүүст бодлоо илэрхийлж хэрэгтэй. Үр дүн бол хамаагүй шүү дээ. Тэгвэл тэр нөгөө талын хүмүүст за архитекторууд саналаа ирүүлсэн байна гэдэг нь аюул чухал шүү дээ. Болно. За тэрийг хэрэгжүүлэх гэсэн нь бол дараагийн асуудал. Бид нэр дуу хоолойгоо хүргээд үүргээ гүйцэтгэж гинөө гэдэг маань бас аюул чухал байна. Яг зөв. Тэр даруухан биш байцгаая. Галзуур цаа энэ. Үнэхээр их баярлалаа. Өнөөдөр ярилцлага би бүр ингээд дүүрчлээ. Аюу гоё болчихлоо. Харин тийм нэх гоё болчихлоо. Би бас оо цаг өнгөрөхгүй бол яана. Нөгөө нэг одоо зохион байгуулж байгаа хүмүүсийгаа одоо юм олигтой юм ярьж өгөхгүй эвгүй байдалд оруулж яана гэдэг. Хүн ч бас нэг айцтай байна шүү дээ. Тийм. За ингэ нөгөө яриа маань сонирхолтой болохгүй ингээд явахгүй байвал яана. Нөгөө юм маань айж ицсэндээ нэг апплод хийх хэрэгтэй гэж бодогдчихсэн. Ашгүй нэг гайгүй өнгөрчлөө. Одоо бас нэг жоохон тайвшрах мэдрэмж орсон юм чинь. Яста ярих. Вибер ингэ спичлес болчихлоо. За тэгээд яриад байвал яриад ах юм байна. Бараг 2-3 цаг ингэ яриад л байх юм байна. Тэгээд таныг ярих юм ингэ цаанаа дахиад үлдчихлээ л дээ. Өөрсөнд баярлалаа. Түр хэлүүг юм тий. Дөнгөж эхлэхдээ тэгж хэлэх хэрэгтэй байсан шүү дээ. Намайг өөрсөнд баярлалаа. Таныг ирсэн зөвшөөрсөнд маш их баярлалаа. Ичимхий хүн. Би бас ингээд яа би энэ бариулчих үедээ ингээд зогсч байгааг ханаа л ер нь жоохон айцтай мэдлэлтэйсэн. Тэгээ яг яшхаар ингээд гоё чөлөөт болсон. Тэгээд би барьчих үедээ гэдэг айц байсан. Бие бариад ингээд юмаа бод шалгалт өгч байгаа юм шиг юм болцвол яандаа гэж ортолт нь байх юм цаас нь одоо нэгийг дийлгээд ингээ асуулт нэрвэлнэ. Чи чинь за хэдэн онд үүссэн бэ? Чи тэгвэл нөгөөт нь мэдэхгүй те. Та одоо юу яаж байгаа? Тас сургуульч хэдэн онд байгуулагдсан бэ гэдэг асууж болоод яандаа гэж бодсон. Тэгээд тэгээд мэд хүн хэдэн онд. Бас Google хийсэн. 1800 хэдэн онд бивцнийг хэдэн онд байгуулагдсан сургууль сурсан юм байна гэдэг. Бараг өөртөө анализ хийж байгаа. Google-д ирсэн тийм. Өөр тэгээд та
зөндөө юм гуглдэж ирсэн юм шүү дээ. Chat GPT ихтэй юм бэлээ шүү. Өчтөр нэг Chat GPT-ийн унтахаас өмнө бичлээ. Ээж гэр юм би маргааш подкастт орох чинь гэсэн чинь өдөөс тэгтий. Таныг подкастт орох гэж байгаад их баяртай юм цавуу. Та подкастт орвол эхлээд ингэ танилцуулга хийгээд дараа нь ингэ чухал поинтоо яриад араас нь ингэ гоо чөлөөтэй байгаарай гэсэн. Chat GPT-тэй баярлаа. Ямар нэг юм. Та чи бүр ямар амар судалгаатай юм бэ? Өөрөөсөө иччлээ. Би тэр бүгдийг асууж чадаагүй дээ. Асуугааг нь болсон. Тэр байгуулагдсан ом асууад ч гэдэг яах вэ? Энэ сонирхолтой байх. За ингээд тэгэл өнөөдрийнхөө хэрэг дуусгая. Хөрөлцөн ирсэн маш баярлалаа. Баяртай. Муур маань 0 төвч гэдэг бодлоо.